Сайн байна уу? Миний үсэг заавартай танилццгаая. Энэ үйлчилгээ маань чатбот хуудасны үндсэн автоматжуулалт хэсэгт байрлаж байгаа. Анхааруулж хэлэхэд менюн зөвхөн тавтай морил мессеж буюу get started тохируулсны дараа үүсэх ёстой. Миний хувьд аль хэдийн тохируулсан байгаа. Тохируулах товшин дээр дарж үүсгэцгээе. Зүүн талд меню нэмэх хэсэг, баруун талд менюний загвар харагдах болно. Менюний сонголт нэмэх дээр даръя. Менюний нэр болон вебсайт руу чиглүүлэх илгээх мессеж тохируулах хэсэг гарч ирнэ. Товчондоо утас гэж нэр өгөөд хариу мессеж тохируулах хэсэгт шинэ мессеж үүсгэх товчлуур дээр дарж бай. Зүүн талд байрлах шинэ триггер товч дээр дараад мессежнээс түлхүүр рүү илрүүлэх сонголтыг сонгоод түлхүүр рүүгээ тохируулцгаая. Тохируулж дууссан бол заавал хадгалах товчлуур дээрээ дарна. Баруун талд байрлах мессеж илгээх дээрээ даръя. Илгээх мессежээ тохируулцгаая. Тохируулж дууссан бол баруун дээр байрлах идэвхжүүлэх товчлуур дээр дайрч хадгална. Хоёр дахь менюг нэмье. Үүн дээрээ вебсайт гэд нэрлээд өгч. Баруун талд харагдах вебсайт руу чиглүүлэх сонголтыг дарж өгье. Вебсайтын холбоос дээр та өөрийн вебсайт болон дурын вебсайтыг оруулж өгч болно. Миний хувьд google.com гэдээ оруулаад өгч. Баруун дээр байрлах нийтлэх товчлуурыг дарж заавал нийтлэнэ. Ингэснээрээ Facebook-тэй тохируулж өгч яах гэсэн үг. За амжилттай нийтлэлээ. Facebook дээрээ туршиж үзье. За мессеж дээрээ дараад миний өрсөлдөнд тохируулсан get start товчлуур байна. Дээр нь дараад за баруун доор меню харагдаж байна. Бидний тохируулсан дээр нь дарж үзэхэд бидний саяны тохируулсан хоёр товчлуур байна. За хоёр дахь товчлуур буюу вебсайтыг туршиж үзье. За амжилттай google.com руу орж байна. За эхний сонголт буюу утсыг шалгаж үзье. За тохируулсан утасны дугаар маань ирж байна. Анхааруулж хэлэхэд менюн зөвхөн тавтай морил мессеж буюу get started тохируулсны дараа үүсэх ёстой бөгөөд зөвхөн get started тохируулсан үед харагдах болно. Баярлалаа.